За Сүний цаана YouTube-ийн найзуудаа тэгээд дахин шинэ бичлэг хүргэж байгаад маш их баяртай байна. Одоо ер нь YouTube дээрээ 7 нутаа ядаж нэг бичлэг хийгээд явах болохоор бас алга болоод байна гэдэг хүмүүстэй хэлгээд бас сайхан мэдээ болов гэж бодож байна. Өнөөдөр хэдүүлээ Россын бичлэгээ дахиад оруулъя гэж шийдлээ. Яагаад тэгэхээр манай энд Росс ер нь маш олон гоё дажгүй юмнууд ирж байна. Тэгээд та бүхэндээс ямархуу пүүзнүүд авч байгаагаас сонирхол гоё юм болов гэж бодлоо. Тэгээд яг энэний дараа Nike outlet-ийн бичлэг орох байгаа. Маргааш Nike outlet руу яг явна. Тэгээс тэрхүү бичлэгийг бас удахгүй хүргэх баг. Тэгээд нэг хүлцүүлэгч зүйл нь болохоор бичлэгний чанар мэдээж муу байгаа утсаараа хийж байгаа болохоор дээр нь эдитинг хийх зав ер нь байхгүй байгаа болохоор шууд одоо рекорд хийсэн бичлэгнүүдээ шууд нийлүүлэл оруулчихж байгаа болохоор эдитингийн тал дээр бас онцгой хийж магадгүй. Тэгээд явандаа бас хамт дэлгүүр явдаг хүнтэй болоод бичлэг хийдэг хүнтэй болчихвол сайжрах баг. Тэгээд тэр болтол иймэрхүү маягаар явчих. За тэгээд дэлгүүр рүү орцгоё. Тэгээд шинэ Россын бичлэг хийж байна. Тэгээд өнөөдөр Росс дээр нэлээд гайгүй юмнууд байх шиг байна. Бас өмнөх бичлэгт орж исэн LeBron 15 бас $55. Тэгээд Kobe AD-аас $55 гэдэг ирсэн байна. Size 45-тай. Origin Ultra Boost Parley $30 болсон байна. За тэгээд чинь Pine Green Jordan-ыг өмссөн байгаа. Pure Boost $55. Үнэхээр ч дисктер нь явж байна яг одоо. Өөрчилж сонирхолтой юм явуулаа. Nike Bill Dankflow $35. Nike Penny Hardaway бас $55. Under Armour plan. Ерөнхийдөө ихтэй нь ингээд дуусчлаа. Одоо тэгээ бүгдээрээ хүүхдийн хэсгээр нь яваад тэгээд эмэгтэйчүүд хэсгээр нь хальтарчаад гарыг. Энэ Jordan Future $60. Жан. Нас Vans манайхан Vans өмсдөм болов уу бол бас сайн хэлж мэдэхгүй нэ. Shark-тай $25 гэх. James Harden. Өмнөх Россын бичлэг нэрээ өдөртэй болсон байж магадгүй те. Аль болох гоё ялахаар хичээх болно гэж бодож байна. Тэгээд нюансын цэцэгтэй Vans байна. За тэгээд хүүхд хэсгээр нь очиж үзье. Өмнөх бичлэг дээрээсэн бас ISPA Nike more money $40. Энэ утгагүй нэг 20 эднэд болох хаа. Тэгэхээр намнаа хүмүүс нэг сонирхгүй байгаа юм. Nike ACG $40. Хара ISPA yan. За хүүхдийн нэг иймэрхүү ерөнхийдөө хүүхдийн нугасаа жижигхэн хэсгүүд ингээд. За эмэгтэй рүү хэдүүлээ яваад үзье. За эмэгтэй хэсгээр нь явж байна. Нэг Vans Low бэн гоёмгтэй $25. Эмэгтэй охтуудад бол хөрхөн л юм. За өөр юу вэ? Түрүүн чиптэй байсан. Puma $25 гэж байна.
Jordan Future $45. Pure Boost байна. Сонирхолтой Puma байна. Puma нэг илгээр хийх гэж байгаа бол одоо $25. Нэг хэсэг халт хайп болоод тэгэл буцаад хүмүүс сонирхоо болчлоо. React байжлаа. Энэ бас нэг хэсэг хүн авахгүй хөө. Nike Tensny За эхний дэлгүүрийн хэд нэг юм шүү тэгээ энэ хоёрыг аваад гарлаа. Тэгээ удахгүй дараагийн дэлгүүрээр ороод бичлэг хийе. Тэгээ дараагийн хараас дээр явж гин. Ихтэй хэсгээр нь Air Max 1 size $50. Gold State юм гэдэг юм. Өөрчлөн юу вэ? Westbrook Lifestyle байна. $35. Nike Golfing Shoes $20. NMD чиний юу лээ энэ над дээр нэг хэд байгаа зарах 180 $170 зарах $40 гинэ. That's Boost Track Run. Лөд энэ хүнтэй. $40 гээд улаан Puma байна. $40 гээд SP3 Tank X $40 гэж энэ size 44. LeBron Solder Nike SB Low $35. What are you doing? LeBron Solder $40 гэж байна. За ингээ нэлээдчүүд хүүхдээсгээр нь л пүүз барыг байхгүй шинэ бараг ирээгүй. Тэгээд дараагийн хад дэлгүүр ямар ч зүйл энэ дэлгүүрээс нэг 2 юм авлаа. Тэгээд төсөлд нь юу авснаа харуулъя гэж бодож байна. Тэгээд ийм хөвчлөг таалагдвал бас channel маань subscribe дарахад бити мартаарай. Тэгээд найзуудаас share хийгээд өгөөрэй. За ингээд дараагийн хараас дараад ирсэн явж байна. Size 16-тай Hypertank X UNC Blue $40 гэж байна. Nike Zoom LSU гэдэг коллеж training pose байна. 39 энэ өөр дэлгүүрүүдээр $20-тай байсан. За Nike Hypertank X size 13 $40 гэдэг Royal Blue гэдэг байна. Тэр дээр хар байна. Navy Blue байна. Adidas-ийн Track Runner. Энийг авах юм бол надад хямдхан 150 зархаад байгаа. Хайрцаг савтайгаа. Өөр юу вэ? Adidas Pure Boost $45 гэж байна. Энд чинь Nike CG Hardwood хаа. Материалд маш гоё материалтай юм лээ. Үний хувьд $40 гэж байна. Size 45-тай. Jordan Russell Westbrook Nick Lowen $60. James Harden Зэнэдээс жах
Okay, it's below. Camel green. $35. Энэ хөргөнгөтэй Under Armour тренинг Under Armour юм шиг байна. Нэрээ сайн мэдгүй. За өөр юу вэ? Jordan React $60 гэж байна. Ski Nike SB Genoski $35. Чин Air Force $270 илүү дээ. $75 чинь тэний үнэтэй. За ерөнхийдөө ихтэй сайз дээр нэг иймэрхүү юмнууд байна да. Tensny Vapor юучлээ. Нэр нөрчтэй. За тэгээ хүүхдийнхэр нь яваад эмэгтэйчүүдийнхэр нь яваад тэгээ төгсгөлд нь юу авснаа харуулъя. Өнөөдөр нэг 2хан дэлгүүрээр бичлэг хийлээ болно. 3 4 дэлгүүрээр орсон. Тэгээ төгсгөлд нь гой юмнууд авсан байгаа. Тэгээ тэрийгээ та бүхэндээс харуулъя. Авчи өмнөх бичлэг шигэ. Тэгээ иймэрхүү төрлийн бичлэг таалагдвал бас subscribe дараад лайк шеэр хийх бити мартаарай. New Era-гийн малгай байна. $11. За тэгээд эмэгтэй рүү явцгаая. Ирсэн байна. Энэ өмнөх бичлэг дээр байсан ISPA Moonracer эднэрсдөө баг орсон бүх дэлгүүр болгонд байна та. Markif Boost $33 гэж байна. A bunch of Filas $23. Winslow $30. That's Young ханча. The Young $23 гэж байгаа мэн. Фокслно. Чинэдтас код юу ч хэлээд $38. New Balance $902 $14 гэж байна. За өөр юу вэ? Дэлгүүрэж хаах гад зарлал яваад байдаг. Хүүхдийн Huarache $40. Манай анзаарч ирэв энд Америкт дээр нь хүүхдийн пүүз нь том хүнийхээ пүүзнээс илүү үнэтэй байдаг. Дээр нь хурдан зарагддаг. Яагаад юм бүүмд. Юу вэ? Замдгүй брэнд. За хүүхдийнхэр нэг юм хүүхдийн Crocs байна. Хүүхдийн ч юм уу. Гэдэг нь $14 гэж байна. Энэ их хөөрхөн юм байна. 100 гадуур өмсөд бол. За одоо эмхтэй хэсэг рүү явчаа тэгээд бүгдээрээ бичлэгнийхээ төгсөлт юу басна харцгаая. За эмхтэй хэсэг дээр нь явж байна. Эмхтэй хэсэг дээр нь үгүй гэсэн ч юм алах та. Nike Epic React $240. Freedom $47. SB Genoski $35 гэж байна. Чи үлээ Deeper Runner $45. За ер нь энд үзүүлэхээр эмхтэй ойлгохтой юмстай юу ч ялах. Тэгээд хараад бичлэгтэйгээ уулзъя гэж шийдлээ. Тэгээд бичлэгийн маань үздэг найзуудаа бүгдд нь баярлалаа. Тэгээд аль болох банк бичлэг хийхийг хичээх болно. In future байна. Тийм болохоор тэгээд лайк дараад share хийгээд маш их баярлалаа. Тэгээд бичлэгийнхээ төгсөлд бас нэг жижигхэн giveaway хийж димүү гэж шийдлээ. Тэгэхээр бичлэгээ бас дуустал үзээрэй. За тэгээд гэртээ уулзцгаая. За ингээд өрөөнөө ороод ирсэн байна. Манай энд өнөөдөр July 4th гээд Монголоор бол одоо баг наадам юм уу да. Тусгаар тогтнолын баярлалаа. Гадаа солиот будж ин байлдж байгаа юм шиг дуурж байна да битүү.
шинэ утуулахгүй юм шиг байна. За тэгээд та бүхэндээ юу авснаа сонирхуулъя дээр нь тэгээд хэдэн төгрөгөөр аваад хэдэн төгрөгний ашигтай ажиллаж болохоор нэгдгээ сонирхуулъя. Энэ хамгийн сонирхолтой хэсэг нь энэ хэсэг болоо гэж бодож байна. Ягаад гэвэл одоо маш олон хүүхэд залуучууд пүүд зарж эхэлж байгаа. Тэгээд бас тодорхой хэмжээний ашиг орлого олохыг зорддог болсон байна. Одооны хүүхдүүд айхтар стокны бизнес хийдэг болсон байлээ. Багаас ер нь 17-18 таас эхлээд. Тэгээд тийм хүмүүстэй зөвлөхөд мэдээллийг сайн аваад тэгээд өөрийнхөө дуртай зүйлдээ тууштай байгаарай гэж хэлмээр байна. Хүмүүс эхлээд тэгэхэд чинь зөндөө өгөөсөйдгийг чамайг чадахгүй тэгнгээд тэр болгонд нь тоолгүйгээр өөрийнхөө одоо хүсэж байгаа зүйлдээ тууштай байгаарай гэж хэлмээр байна. За тэгээ юу авснаа харуулцгаая. Бичлэгнээс хойш өнөөдөр хүртэл нэг 3-4 хончуу 5-6 хончуу нэг ойролцоогоор нэг $500 орчим юм авсан байна. За тэгээ хамгийн ихнээс нь шипинээс харуулъя явчих гэж бодож байна энэ. Кенгуруны арьсаар исэн шипин байлаа. Marshall-аас $20 авсан. Одоо энэ дунджаар зарагдаж байгаа үнэ хэд байлаа нэг 80-аас $100 хавцаа байх шиг байлаа. Тэгээд хамгийн гол асуудал нь size 14-тэй жоохон том size байсан. Тэгтээ тэгээ $20 болохоор нэгийг зарцахад ерөнхийдөө нөгөө хоёрын ашигыг хийж болохоор тэгээд нэг санаа зовсонгүй авчлаа. Тэгээд нэгийг саяхан Монгол руу зарцсан нэг хүүхд Монгол руу авсан байгаа. Тэгээд авсан хүүхдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За дараагийнх нь Air Force Mid Victor Cruise гэдэг маш гоё загвар байлаа. Материал дэвдэж гисэн маш сайн чанарын материалтай. Foot Locker-оос $50 авсан байгаа. Retail price нь $175 юм байна. Доторх интерьер нь RC интерьертэй. Маш чамин пүүз байна. Nike Golden логотой. Энэ StockX дээр одоо $260 орчим доллартай байлаа. Goat дээр лист хийгдсэн size миний авсан size дундаас байхгүй. Тийм болохоор би нэг 300 гэдэг лист хийгээд орхичих гэж бодож байна. Явандаа зарагдчих бах. Тэгэхээр нэгийг 50-аар авсан гэхээр чинь 3-ын 900 гэхээр $700 ашигтай. За тэндээсээ StockX-ийн фиг авслаа гэхэд нэг цэвэр нэг $630 цэвэр ашиг хийхээр энэ 3 пүүзнээс. Тэгээд чинь бас энэ Air Max 97 Miami Dolphins гэдэг багийн өнгөтэй Air Max 97 авсан байгаа. Энээс бас нэг $40-50 цэвэр ашиг хийчихээр юм байлээ. Маш гоё пүүз санагддаг надад Air Max 97. За тэгээд үлцэн дандаа Ross-оос авсан юмнууд байгаа. Бичлэг дээр харуулсан энэ Libra 15 $55 авсан. За тэрийг тэгээд нэг $160 орчим зархаар байгаа. SP3 нэг $40 авсан. eBay дээр нэг $100 гэж лист хийсэн байгаа. eBay дээр одоо $100-оос дээш пүүз зархаар ямар нэг eBay фи авдаг болсон байгаа. Тийм болохоор ер нь аль болох $100-оос дээшээ зарахыг хичээвэл зүгээр eBay-гээр зардаг хүмүүс явдгийг. Дараагийнх нь Kobe AD DeMar DeRozan edition. Оловчин дээр нь DeMar DeRozan Kobe-ийн царайгаад харж байгаа. Энийг зарахгүй одоохондоо хадгалаа л ээжээ гэж бодож байна. Надад нэг зарах шаардлага байхгүй болохоор таньдаг ах махынхаа төрс өдрөөр ч юм уу эсвэл ямар нэгэн үед байж хаа зүгээр ах гэж бодож байгаа. Нэг зарахгүй хадгалчих واخ. За дараагийнх нь North Carolina-гийн саксмомгийн багийн short байгаа Jordan brand-ийн нэг StockX гэж Ross-оос $17 авсан. Худалдаанд гарсан нь болохоор $75 юм байлээ. eBay дээр одоо энэс гадна хоёрхан лист байлаа. Тэгээд өмнө нь зарагдсан нэг нь болохоор $180 зарагдсан байсан. Яг миний авсан size 2XL. Одоо байгаа нь болохоор XL байсан баг. Тийм болохоор энийг нэг $180-аас дээш чадвал 200 гаргаад зарчих санаа байна. За тэгээд дараагийнх нь Pharrell Williams-ийн Adidas-тай хамтран гаргадаг Human Race цуглуулгын сагсан бөмбөгийнх нь пүүз байна. Boost You Wear лөө тийм нэртэй Crazy Boost.
Crazy Boost хичээл мангар орт нэртэй хамарч хийсэн. Size 40. Нэг $35 авсан. Энийг бас нэг $100 зарч холоо гэж бодож байна. За тэгээд дараагийнх нь болохоор энэ Nike Outlet-с нэг юм авсан маа. $7 авлаа яа. Энэ их гоё юм лээ. Гүдэг хүмүүст бол юм урт sleeve 2 хосороо байсан. Тэгээд хосороо нэг $6-7 гэхээр энэ том болохоор навцсан. За тэгээд үлцэн хэсэг дандаа хувцснууд байна. Nike-ийн дотортой дайггүй шорт гэсэн худалдаа гарсан $90 юмтай. Ross-оос $15 авсан. Энийг нэг $50-60 орчмоор зархаар байлаа. Нэг өөрөө өмсчих магадгүй дайггүйс надад таарах нүг одоос арай нэг Batman болоо дээс таарах болоо дэм рүү ороод байгаа. За тэгээд дараагийнх нь Dwayne Johnson-ы Project гэдэг Under Armour-тай хамтарч гаргаж байгаа энэ Jimmy series байгаа. Тэрний бодолк нь дайггүй бодолк Humble and Hungry гэдэг. Энийг чинь $13 авсан. Нэг $50 орчмоор зархаар юм лээ. Энэ Dwayne Johnson-ы бодолкнууд ер нь бүгдийн нэг $50 зарчих юм лээ. Тэгээ шипингээ асахаар нэгнээс нэг $25 цэвэр ашиг гаргахаар. Энэ болохоор танк манайхаар одоо Mac Blood Sweet Respect гэсэн Dwayne Johnson-ы логотой. За дараагийнх нь энэ NFL-ийн зурагтай нэг фотолк гэсэн. Нэг зөв өөртөө авсан ма зураг таалагдаад. Нэг 90 оны сэтгэл төрүүлэхээр зурагтай Сиганы зурагч юм шиг. За дараагийнх нь болохоор $13-аар ийм нэг малгайтай Nike Sportswear дайггүй off-white стилтэй загвартай юм шиг нэг иймэрхүү малгайтай мак гэсэн байна. Энийг бас нэг $40-50 зархаар байсан. За хэд юу вэ? Dwayne Johnson-ы Rocky Under Armour All Day Hustle гэдэг. Энэ баг миний үрээ юм шиг байна. All Day Hustle Every Day ч юм уу. За дараагийнх нь бас Under Armour нэг хэдэн алдартай тамирчинтай хамтарч нэг юм цуглуулга гаргасан. Өмнө нь надаа хинийх вэ? Mike Tyson-ых байсан. Би тэрийг бас нэг $50 зарж ирсэн. Энэ удаа Muhammad Ali-гийн авсан байгаа. Энэ маш гоё юм лээ. Арталт нь 17-0 гэсэн одоо карьерийн амжилт юм. Би бокс мэддэг болохоор хэлж мэдэхгүй байна. За тэгээд сүүлийнх нь болохоор Nike SB-ийн long sleeve авсан байгаа. Нэг бас нэг $50 зарсан. Одоо маш гоё юм байлээ. Энэ SB сүүлд дарсан SB-нүүд дээр өмсөд ер нь өнгөний үед маш гоё. Сүүлд ч нэлээд юм цэнхэр цагаантай SB гарсан. За тэгээд бичлэгийн маань үздэг найзуудтай баярлалаа. Тэгээд ширээгээд өгвөл их гоё байна. Тэгээд цааш дээр нь одоо ер нь YouTube-ээс ер нь холтол хүндий юм гэж байхгүй аль болох сардаа нэг дор хаяж нэг 4 бичлэг ч юм уу. За байя гэхэд 3 бичлэг хийгээд байх. Тэгээ бас үздэг найзуудаа нэг жижигхэн бас нэг giveaway маягийн юм хийчих гэж бодлоо. Тэгээд Jordan-гийн laptop backpack байгаа. Ноутбукны цүнх. Энийг тэгээд одоо нэг оюутан болж байгаа хүмүүстээ бэлгэлээ гэж бодлоо. Тэгээ коммент хийрээ тэгээд дундаас нэг нь сонгоод бэлгэлээ. Монголд нэг 7 сарын 22-нд очиж байх. Тэгээ шалгуур нь харин яаж шалгуур тавьмаар юм. Зүгээр random pick-ээр сонгочихлоо эсвэл та бүхэн бас яаж сонгомоор энэ store коммент хийх зүгээр. Тэгээ асуух зүйл гарвал миний Instagram учраас бичээрэй. Тэгээ өөр ч онц юм уу маргааш тэгээд Nike Outlet орохоор Nike Outlet-ийн бичлэг хийх бах. За тэгээд тэр болтол түр баяртай.